За сайн байцгаана уу дэлхийн яриалагчтай. Өнөөдрийн маань дэлхийн яриалагчтай яриа цуврал маань эхэлж байна. Өмнөх дугаараар грекээр аялаад ирсэн дүлгөө маань оролцсон бол өнөөдрийн зочноор манай ганхуу ах маань оролцож байна. Куб Доминиканаар саяхан аялаад ирсэн. За тэгээд ганхуу ахаасаа бид нар болохоор ерөөдөө Куб Доминиканы аялал ямар байсан бэ? Тэгээд бас нэг сонин дуулах юм байгаа. Тэгээд тэр талаараа ярина да. За сайн явж ирсэн ганхуу ахаа. Сайн явж ирлээ. За юуны өмнө дэлхийн аялагчд группийнхаа гишүүдэд энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Тэгээд аялал маань ямар ч байсан амжилттай яваад ирлээ. Нийтдээ 10 хоног аялсан байна. Яг нэлийн хол учраас замдаа бас нэлийн цагийг авчих юм байна. Одоо жишээлбэл Кубас бит хоёр чинь Венесуэлаар дамжаад, Стамбулаар дамжаад, Бишкекээр дамжаад нийтдээ бараг 36 цаг нислэг таарж байгаа. Тэгээ очихдооч тэр эргэжтэйч тэр. Тэгэхээр ерөнхийдөө хол аялж байгаа хүмүүс бол бас нислэгийн хаяуг сайн бодох хэрэгтэй юм байна гэдэг ойлголттой ирлээ. Ер нь яагаад Куб Доминиканаар аялахаар болсон бэ? Яг эхлээд Куб Доминиканаар яагаад аялахаар болсон юм бэ гэхээсээ илүү яагаад үргэлжтэй аял 2 гэж нэрлсэн юм бэ гэдэг нь ярих хэрэгтэй байна. Тэгээ яг хар ерөнхийдөө үргэлжтэй аял нэвтрүүлэг маань 2002 онд эхлээд 2006 он хүртэл бараг 4-5 жил үргэлжилсэн. Тэгээд энэ аялал маань Алтаах бит хоёр дээрээс нь Гамболд ах, Ганвыг ах гээд 4 гишүүнтэй ээлж ээлжээрээ явдаг байсан. Тэгээ яг ерөнхийдөө 60-70% нь Алтаах бит хоёр явсан. Тэгэхээр энэ аялал маань өөрөө тэр үедээ одоо хамгийн үзэгч ихтэй. Дээрээс нь үргэлжтэй аялал нэвтрүүлэг маань 3 жил дараалан телевизүүдийн шилдэг нэвтрүүлгээр шалгарч исэн. Тэгээ хүмүүсийн үзэх дуртай ийм нэвтрүүлэг. Тийм учраас энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодсон. Тэгээд харамсалтай нь Алтаах маань өөрөө их хурлын гишүүн болоод аялал маань зогссон. Дараа нь үргэлжлүүлэе гэж бодож итэл элчин сайд болоод бас 4 жил яваад гисэн. Тэгээ сая ирсэн л дээ. Тэгээ ирээд Алтаахтайгаа уулзаж сууж байгаад хоёлаа аяллаа үргэлжлүүлэе гэсэн. За ах нь одоо дийлэхгүй байх. Дийлэхгүй ч байх уу? Ер нь минт одоо нэгэн дугасаа албан ёсны гишүүн юм чинь энэ нэвтрүүлгээ үргэлжлүүлээ цаашаа аваад яв. Тэгээд албан ёсоор эрхээ надад шилжүүлсэн байгаа. Тэгээд үүнд би их баяртай байгаа. Тэгээд энэ бол угаасаа 25 дугаар суугийн одоо эрхтэйгээр ийм нэвтрүүлэг. Тэгээд үргэлжтэй аялал 2 гэж нэрлэхээр шийдээд тохироод тэгээд энэ аялал маань эхлэхээр болсон. Тэгээд аялалдаа одоо Алтаахынхаа оронд хэнийг авч явах юм бэ гэдэг бодол нэлээд байсан л та. Тэгжээд л ашгүй одоо дэлхийгээр аялагч нар гэдэг гой групп байдгийг бол олж мэдсэн. Тэгсэн админ явж миний найз болж таарсан. Тэгээд багийн маань Батбаяр маань бол өөрөө одоо бас их олон жил аялж байгаа. Одоо тэгээ өөрөө аялал жуулчлалын бизнест олон жил одоо явж байгаа туршлагатай ийм залуу. Хэл ус сайтай. Тэгээд багийн маань бас хоёр орондоо уулзж байгаа. Ерөнхийдөө дэлхийр аялагчийн группээ бас хөгжүүлээ. Энийгээ бас гоё одоо юу н аялал гэдэг бол хүн болгоны л одоо дуртай зүйлтэй. Энэ сонирхлоороо нэгдсэн хүмүүстэй бас нэг юм гоё бай гэдэг үднэс энэ групп нэгдсэн. Анх нэг 120-30-аад мянган гишүүнтэй байхад нэгдсэн. Тэгсэн ерөөсөө тун хөдөлгөөн групп маань өргөжин тэлж одоогийн байдлаар 320 даваад явж байгаа шиг байна. Тэгээ наадам гэхэд өдөр бол 350 болчих байх. За он дуусахад нэг ерөөхдөө нэг 500-аад мянган гишүүнтэй болъё гэсэн ийм зорилт тавиад одоо та нартай нийлээд ингээд хамтраад ажиллаж байна. Тэгээд энэ групп бол надад их таалагддаг. Ягаад тэгэхээр улс төрөөс ангид бизнесээс ангид яг хүмүүсийн одоо сонирхлоороо нэгдсэн ийм сайхан групп гэж бодож байна. Тэгээд Facebook руу орох тусамдаа л энэ групплөөгөө л орж хүмүүс хаана аялж байна, юу хийж байна гэх сонирхолтой мэдээллүүд энэ төр сонсдог. Тэгээд энэ дээр бас идэвхтэй бай гэдэг үднээс багийн битгаар маань жилдээ бас нэг 2-3 аял зохион байгуулъя. Тэгээд ямар ч гэсэн эхлээд хоёулаа нэг яваад ирээ. Дараа нь бас одоо энэ группийнхаа хүмүүсээс авч явдаг ч юм уу ингээд цаашаа өргөжөөд энэ нэвтрүүлэг маань явах байх гэж бодож байна. Тийм учраас бид хоёр ярилцж байгаад хаашаа явах уу гэдээ хоёулаа ярилцсан. Тэгээд ярилцж байгаад ер нь Куб руу яваад ирвэл яасан юм бэ? Төдийлөн бас монголчууд яваад идэггүй. Тэгээд Доминикан, Жамайка гэдэг 3 улсууг нь сонгосон байсан. Тэгээд цаг хугацааны хувьд одоо санхүү мөнгөний хувьд ч гэсэн Жамайк руу явж амжсангүй. Ямар ч сайн амжилттайгаар 2 улс руу яваад ирлээ. Энэ 2 улс бол төдийлөн монголчууд очтгүй учраас сонирхолтой болов гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө өргөжтэй аялал хоёрын одоо policy гэх юм уу да цаашдаа ерөнхийдөө төдийлөн монголчууд одоо бол нөгөө
зах зээлд хилээд бид нар ч одоо 90 оноос хойш ардчлал тэр дундаа чөлөө зах зээлийн нийгэмд бий болоод тэр дундаа хүмүүс маань гадаад паспорттой болоод маш их аялдаг болсон. Өөрөөсөө аялын үед бол бас тэгж их аялдаггүй байсан. Тэр маань ингээд бас жим болоо явдаг байсан бол одоо бүгд явдаг болсон учраас хүмүүс нь яваад байдаг газар сонгохгүйгээр аль болохоор одоо яваагүй газар руу очиод бас бусдаа ингээд нэг мэдээлэл өгөх, дээрэс нь жим болох. Тэгээд дараагийн залуучууд маань бидний тэр замаар явах ийм л полиси барьж байгаа гэж хэлж болно. Тийм учраас Куб Доминикан хоёрыг сонгосон. Одоо та чинь хамгийн сүүлд яг хизээ яг үүрэгчтэй айл хийсэн байна. Энэ яг миний үүрэгчтэй айл байсан гэх. Тэгээд эргээд одоо сүүлийн айлч яг үүрэгчтэй айл хийсэн. Тэгэхээр яг эргээд хийхэд яг үүрэгчтэй айл хийхэд ямар хөө байна? Тий хамгийн сүүлийнх маань бид хоёр Африк твэр явсан. Кenya, Танзани, Египт, Тунизия, Марокко гэсэн 5 орноор явсан байна. Тэр маань 2005 он чиг санаж байна. Тэгээ хамгийн сүүлчийн үргэлжтэй айл ерөнхийдөө 2005 оноор өндөрлсөн. Тэгээд 17 он гэхэр ч одоо 12 жилийн дараа л үргэлжтэй айл маань дахиад явж байна. Тэгэд маш их юм өөрчлөгдсөн байна. Бид хоёрын тэр явж исэн үед бол одоо 2002 онд эхэлсэн гэхэр чинь тэр үед чинь нөгөө интернетээр мэдээлэл авах сувг, телевиз, төдийлөн бас байгаагүй хомс байсан. Тэгээ өнөөдөр бол үнэхээр дэлхийд даяарчлагтаа дэлхий одоо нэг globalization гэж ярьдаг те. Үнэхээр дэлхийн аль ч өнцөгт байгаа залуучууд бүгд адилхан мэдээлэл авдаг болсон байна. Интернет гэдэг гайхамшигтай зүйл бий болсон байна. Тэгэхээр аялж байгаа хүмүүст бол маш хэлбэр болж байна гэсэн үг. Бид хоёр бол Алтайх бид хоёр бол жишээлбэл аливаа нэг улс одоо жишээлбэл Бангладеш ч юм уу, Бутан ч юм уу, Африкийн тэр ширэнгийн оюутнууд бол ямар ч мэдээлэлгүй, ямар ч контактгүй тэгээд одоо бор зүрхээр л тэгээд санхүү мөнгөч тийм одоо хангалттай байгаагүй тэгэл явдаг байсан. Тэрийг бол одоо дэлхий өөрөө их хөгжсөн байна. Тэр дундаа аялагч нарт бол их easy маш амар болсон байна л гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж авж байгаа техник, технологи, аппарат одоо юу гэдгийг бүх зүйл одоо бидний үеийнхийг бол шал өөр болсон байна. Яг л одоо ингээл про камер ч гэдэг юм уу те одоо техник хэрэгслийн хувьд одоо улам камерууд маань жижигсэн байна. Алтайх бид хоёр явж байхад нөгөө мэрэгжлийн камертай явдаг байсан. Тэгэхээс өөр аргагүй. Тэгээ мангар том камерууд. Тэгээ тэрийг бол жишээлбэл хаагдмал улс мус руу ороход бол их хүндрэлтэй заавал зөвшөөрлөнэ тэрэ гэл те. Тийм complicated одоо хэцүү юмнуудаас тохиолдож исэн. Ялангуяа дундад Аз одоо Узбек тийм хаалттай улсууд руу те. Тэгэд одоо бол камерман тийм мэрэгжлийн байх шаардлагагүй болсон. За бараг л гар утсаараа хүртэл зураг аваад явчихад бол бараг бид хоёрын тэр үеийн камераас хамаагүй дээр resolutionтэй болцсон байна. Тийм учраас энэ тэнд явхад бол турист гэж хэлээд л камера гаргаад бичлэг хийгээд явхад бол ямар ч тийм permission зөвшөөрөл нэ тэр ямар шаардлага байхгүй. Айгу easy их гоё болсон байна гэж хэлмээр байна. Энэ нэг Кубт хүмүүс аяг очих хүсдэг. Яг Куб хэр яг хамгийн онцлог зүйл нь юу вэ? Танд яг ингээд таалагдсан. Ягаад ч юм Куб ерөөсөө төсөөлснөөс тэгээд яг бодиттой байлаар аль нь ер нь таарч байна. Тэг яг Куб нөгөө олон жил бид нар ч тийм байсан те социалист лагерын нэг одоо Латин Америкийн цорын ганц гишүүн улс байсан. Тэгээд ерөнхийдөө дэлхийд даяарчлагснаас хойш социалист систем нурж унснаас хойш хоёрхан улс л яг энэ систем хадгалаад үлдсэний нэг нь Куб нөгөөх нь Хойд Солонгос. Тэгээд саяхнаас Куб маань арай жоохон чөлөөтэй болж эхэлсэн. Ялангуяа Америкаас тавигдсан эмбарго, эдийн засгийн хориг энтер бол тавигдж эхэлсэн учраас Куб маань арай задарч эхэлсэн. За яг энэ үед нь очно гэдэг маань өөрөө бас их тийм гоё том челленж. Ягаад тэгэхээр Кубд ерөнхийдөө хүмүүс нэг тийм тансаг одоо гоё бай, амар гэхээсээ илүү буцаад нөгөө носталжи гэх юм уу да нөгөө эргэн дурсахгүй одоо буцаад нөгөө цаг хугацаа ухраацсан юм шиг буцаад тэр 70 80 дондоо очиж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг учраас хүмүүс тийшээ их зөвлөдөг байх гэж бодож байна. Кубын найзуудаас асууж байхад аялал жуулчлалын салбар нь маш их хөгжиж байгаа. Нодлон жил жишээлбэл 4.5 сая жуулч авч ирсэн бол энэ жилийн таргет нь одоо 5 сая жуулчин хүртэл авах. Ийм зорилготой ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр аялал жуулчлалыг хөгжөөд ирэхээр нэг давуу тал бий, нэг сул талч бий. Яг монголчууд бидний хувьд бол хүн болгонд Кубыг айгүй хямдхан гэж бодоод байдаг. Тэгээ харамсалтай нь яг амьдрал дээр яваад очихоор тийм хямдхан бол бас биш юм байлаа. Ялангуяа даунтаун буюу төв хаваараа жуулчд их очдог газраараа бол үнээр ялаацвал ерөнхийдөө тэгээд бараг л дэлхийн төвчөнтэй за бараг үнэтэй ч байж магадгүй шахуу болцсон байлаа. Тийм учраас Куб явж байгаа хүмүүст анхаарахад бол их хямдхан явах юм байна, хямдхан газраар явах юм байна. Мөнгө төгрөг хайхтар өрөхгүй юм байна гэдэг төсөөлтөй бол хош болохгүй юм байлаа шүү гэдгийг зах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө цаг хугацаа ухраацсан тэр нийгэмд очно гэдэг бол их гоё. Байшин, сав,
хэрглэж байгаа унаад хэрэг тэгэл хоёр одоо интернет энтер гэдэг бол бас их ховор интернеттэй жишээл хүмүүс нь ойчралж орж байгаа жишээтэй интернетээр аксес орохын тулд тийм ээ. Гэхмэчлэн тийм сонин содон зүйлүүд их байна. Тэгээд Кубын ард түмэн өөрөө бол маш гайхамшигтай найрсаг, тусламтгай, инээмтгэ хаанч явсан ингээл холаа гэл зураг хүргээ авахул цуг гэрж хавж зураг авахулаад л нэг тийм одоо юу хэмтэй зах зээлд ороод эвдрээгүй гэх юм уу та тийм ээ. Манайхан ч бас жоох эвдрээд байгаа шүү дээ. Тийм учраас яг тэр тал дээр бол үнэхээр гоё тийм хүмүүс байдаг юм байлээ. А зөвхөн яг интернетээр ингээд нөгөө booking.com ч гэдэг юм уу эсвэл Agoda-гаар ингээд буудал search хайгаад үзэхээр бол хүнтэй гарч ирээд идэм байлээ. Тэгэхээр явж байгаа залуучуудаа бол заавал тэгэж эндээс booking хийх шаардлага байхгүй. Хамгийн хямдхан буудал $120 гэж гарч ирээд илээ. Тийм ээ шаардлага байхгүй юм билээ. Ер нь бол одоо яг Кубад тэр дундаа Хавана хотод очиход бол нөгөө хувьсгалаас нь өмнө баригдсан байшингууд яг хэвээрээ байж байгаа. Тэгээ тэр байшинг эзэмшиж байгаа кубчууд маань зах зээлд ороод өөрсдийнхөө байшинг янзлж сайхан болгоод өрөөнүүдтэй хостелс хийцэн. Тэндээ жуулчдыг их авдаг. Хамгийн дээд нь $35. За тэрнээс доошоо байж байгаа. Тийм учраас айгүй хөөрхөн тогтой тийм буудлууд. Тийм учраас заавал үнэтэй буудал авах шаардлагагүй Куб руу явж байгаа бол очиод онгоцны буудал дээр нь буугаад тэндээс нь такси бараал тэгэл хостелс гэж хайгаа явахад бол тэр таксины жолоочууд нь хилээд өгнө. Бараг өөрсдийнх нь хүмүүс нь бас байж идэг юм шиг үлээ. Тэгээд тэнд нь очиход бол 4-5 өрөөтэй тэрийг айгүй хөрхөн тогтчулсан маш цэвэрхэн тийм ажилсаг ард түмэн байлээ. Ямар ч байсан багийн бит хоёрын буусан газар нэг тийм одоо үүсгэгч юм уу хар хүүхэнтэй айгүй урайлгхан өдөр болгон өрөөгийн маань орж ир цэвэрлээл угаах зүйл байна уу гэл бүх юмэг ингээл фри баг үнгүй хийж өгчих гээл өөр хэм бит хоёр сүүлдээ бүр санаа зов байхаа юм умнасаа өгөөд хэдэн төгрөг өгөөд ингээд тийм учраас буудал зах ямар шаардлагагүй гэдгийг хэлэх гэсэн юм. Мэдээж тансаг одоо 5 удаа буудлууд байгаа. Тэгж явдаг хүмүүст бол мэдээж яг ингээд захиалаад явж болох байх. А зүгээр яг өөрсдөө айл хийж байгаа бит хоёртай адилхан хүмүүс бол тэг шаардлагагүй шүү гэж хэлье. За хоёр дахь зүйл нь толгой эргүүлсэн зүйл нь бол хоёр мөнгөнд тэмдэгтэй юм билээ. Куб гэдэг. Одоо нэгийгээ болохоор өөрснөө ард түмний мөнгө гэд нэрлэлсэн, нэг нь болохоор convertible яг доллартай юу н адилхан одоо гадныхын зориулсан мөнгө юм уу та. Тийм учраас очихдоо бол тэр доллартай харьцуулахад нэг харьцах нэг гэдэг тэрийг солио тэрүүгээр ерөнхийдөө хэрэглээд явсан дээр гэж бодож байна. Толгой ирэхгүй ерөнхийдөө. Гэхдээ зүгээр яг төв хаваараа бол таксины жолоочдын энэ төр бол их тийм үнэтэй үн хэлдэг юм байлаа. Тийм учраас нэлээд ярилцах шаардлагатай. Хэлж байгаа үнийн бол бараг 2-3 дахин буулгаж болохоор одоо жишээлбэл нэг өдрийн нэг цагийн тур одоо тэр нэг гоё дээр үе машинууд ихтэй шүү дээ. Одоо 50-60 одооны тэр дээвэр юуг нь авцгаацсан тэгэл их гоё яг тэрүүгээрээ барьж байгаа. Тэрүүгээрээ их алдартай. Тэгээд ирсэн жуулч болгоно л тэр машин аваад тийм сити тур хийх юм байлээ л да. Тэгээд жишээлбэл нэг өдрийн сити тур хийгээд ирэхэд $80 гэж жишээлбэл жолооч дуурах жишээтэй. Тэгээд тэрийг буулгаад 40 болгож байгаа. За тэрийг минутын жоохон хасаа за нэг цаг бит хоёр жоох ихтэн бит хоёр 30 минут явъя гэд $20 жишээлбэл болгоод ингээл буулах хэрэгтэй юм билээ. Зүгээр хэлснээр нь ингээд төлөөд яваад иж болохгүй. Аливаа нэг юм бас ингээ хоорондоо ярилцаад за хэл нэвтрхийн үед бол жоохон хүндрэлтэй юм билээ. Ер нь бол англи хэл том уу нэг сурыч гэсэн бодолтой байдаг юм шиг байгаа. Яагаад гэдэг юм бол мэдэхгүй. Зүгээр яг тэр хотын төвөөр тэр таксины жолооч нарын дотор бол бас гайгүй ярьчин. Гэхдээ гайгүй таксины жолооч олоод авах ерөнхийдөө хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд таксины хооронд яваад байвал бас мөнгө нэлээд өргөдөн. Тэрний хооронд нэг нөхөртөө бүр тохирол за бид нар эндээс ирсэн таксин гэсэн за өдөр чамд тэдийг төлөөч чи бид нар ийм газар явж үзүүлгээд тохироод явсан нэг зүйтэй болов уу гэж хувьдаа бодсон. Бас нэг асуумаар байсан юм. Яг тогны асуудал учраас 110 вольт гэж шууд зал тэр яг яаж юм? Доминика бас тийм байсан уу? Тэгээ ерөнхийдөө Америкч нь угаасаа 110 вольт шүү дээ, тийм. Тэгэхээр тэрэнд бол адаптерууд их байгаа шүү дээ. Одоо сүүлийн үеийн гар утсууд, сүүлийн үеийн камерууд энэ бүгдээр аль альд нь залгадаг болсон, тийм. Тэгэхээр тийм учраас нөгөө адаптерынхаа юуг унших хэрэгтэй. Вольт гэсэн юм байгаа шүү дээ. Тэн дээр нь 110-аас 220 гэдэг угаасаа бичээстэй байж байгаа. Тийм тохиолдолд бол айлтгүй гар утас мутс юмудаа бол сэнгэлж болно. Зүгээр яг зөвхөн 220 залгадаг тийм камер ч юм уу тийм авч явж байгаа бол change юу хийдэг тийм адаптерууд байдаг. Тийм бууруулагч тийм. Гэтэ бууруулагч бол ер нь Монголоос авцсан дээрээ. Ер нь бол тэндээс бол одоо дэлгүүрээс ер нь бол тэндээс юм ийм дутуу юм байна да очиод би авчиндаа гэж бодох хэрэггүй юм шиг байгаа. Нэгд үнэтэй, хоёрд олдохгүй байх магадлал өндөртэй. Ер нь бол шампунь хүртэл олдохгүй шүү дээ. Тийм учраас шампунь хүртэл олох нь олдох л баг. Зүгээр
Мангар үнэтэй. Тийм одоо Монголд байдаг нэг 1000 төгрөгийн шампунь чинь тэнд $10 гэж жишээлбэл байж байгаа тийм. Тэгээ ард түмнийх нь авдаг цалин нь одоо хамгийн дээд нь бараг $50 гэдэг байгаа. Жишээлбэл манай элчин сайдын яамн дээр ажиллаж байгаа залуу бол одоо $100 авдаг гэнтэй. Тэр бол одоо маш өндөр цалин тооцогддог. Тэгээ ерөнхийдөө average одоо дунд цалин бол нэг $50 авдаг. Тэгээ дэлгүүрд нь ороод нэг кастрол одоо нэг муу зааж чаавстаа нэг метаас л ирсэн байх бодвол нэг кастрол ямар үнэтэй гэтэл $40 гэж байгаа юм. Тэгээ одоо би гайхаад байдیں۔ Тэр тэгсэн мөртлөө 6 цэнгийн дэх дуртай. Орой тэр баар саваар нь явахаар бол битүү байх юм. Тэгээд одоо мохита гэдэг одоо тэдний алдартай нөгөө одоо уудаг тий коктейл шүү дээ. Тэгээ нэг мохита ч одоо хэд юм бэ? Зарим газараа бол $5 өнтер байлаа шүү дээ. Тэгэхээр нэг одоо царийнхаа цалингаар нэг бараг 10 мохита аваад дуусах гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө яаж тэр нөхдүүд орой болгон пари хийгээд ийн гэдэг нь бас их сонирхолтой. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө 70 эдийн засаг их байна гэсэн үг тийм ээ. Одоо яг өөрсдийнх нь үндсэн орлогоос өөр орлогууд бас их байна л гэдгийг харуулж байна. За мэдээч Куб улсын хамгийн алдартай мохитогоос гадна бол нөгөө навчин тамхи байгаа. Тий. Навчин тамхиг бол заавал тэр дэлгүүрүүдээс нь бас авах шаардлагагүй болоо гэж би хувьдаа бодсон. Маш үнэтэй. Би өөрөө навчин тамхины сайн мэрэгчлэн биш болохоор манай багийн манд байсан бол илүү ярих бах. Одоо Кохиба гэдэл Splendid Dos энэ гэл их мундаг тамхил байдаг юм шиг манай онд хилээд л яриад л тэгэл яваад байсан. Тэгээд тэр нь болохоор яг ингээл том одоо нөгөө official дэлгүүрлүүн яваад орохоор нэг ийм тамхил $500 энэ гэж байгаа шүү дээ. Шин дотор нь 20-25 жилтэй байдаг юм да. Тэгээд тэр дэлгүүрээс гараад ирэхээр нэг баган алтан гид мэд зүтсэн сонин нөхдүүд дуудана. Тэрнтэй нь очиод уулзчих ямар амттай. Ер нь бол Куб их тийм safety ус. Ямар ч айх аюул одоо орой үдс гараад одоо тийм юм ерөөсөө байхгүй. Хулгай дээрэм одоо бус Латин Америкууд бол тэр тал дээр бол хамгийн одоо гайхамшигтай орн. Тийм учраас тэр нөхдүүдтэй очиод уулзах хэрэгтэй. Тэгээд тэр нөхдүүд чи гой газарлууд дагуулж явна гэж жоохон нууцсан. Тэгээд нэг жижигхэн омхон өрөөмөрөнд яваад очихоор амар нөхдүүд ингээд сигар ингээд зуудсан. Бөө алтан гинж мэж уулзсан. Нэг тийм мафта кино маркийн л яваад орно шүү дээ. Тэгэл хаанс ирсэн Монголс өстө бид нар дах түүнэр мах түүнэр гэдэл гой хүлээж авна. Тэгэл та эндээс $500-оор тамхи авч байхаар манай эндээс $100-оор 5 дахин бага тэгэл. За тэгэл тэдэртээ бас ярилцж болно. Тэгээд яг хуу ерөнхийдөө би юу гэж ойлгосон гэхээр тэр нөхдүүд одоо тэр тамхиг хулгайгаар гаргадаг юм шиг байна. Үйлдвэрээсээ. Тий. Тэгтээ бол оригинал. Гэхдээ бол нөгөө нэг стамп бол байхгүй. За яг нэг хил дээр стампгүй тамхи гаргахгүй энэ төр гэл ярьдаг юм байлаа. Зүгээр сая снайз нөхдөд амсуулахад ганц 2 тамхи авсан л та. За багийн маань бол тийм хөлх наа чи хөлхөө гэл авахгүй юм байлаа гэж та намайг одоо мөнгөтөн тэр дэлгүүрээс нь авч ин лээ. Би чи наа чи хөлхөшөө наа чи ингээ яг оригинал гэл ганц 2-ыг авсан. Тэгээд ер нь яг тамхины хорхооднууд бол тэгээд авсан хамаагүй баг 10 дахин хэмтхэн авах гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас тамхи сонирхдаг хүмүүст бол тэг захих байна. Тэр нэг нөхдүүдийг дагаад явахс битээ хайгаараа тэр хамаагүй юм билээ. Ерөнхийдөө тэр нөгөө одоо тийм бүх юм нь улсын үйлдвэр шүү дээ. Ерөнхийдөө тэгэл улсын үйлдвэрээсээ сайхан буруу гарын нөхдүүд тэгэл авцныгаа л гадны жуулчдад хамаагүй амтхан нэрэл зардаг болж таарна л тэр хил дээрээс бид хоёрыг гарахад нэг айхтар шалгаал тичнээн тамхи авсан байна, ичнээн тамхи авсан байна гэд шалгаагүй зүгээр шалгадаг хүний хэдгэлээд дөрвөн хайрцагаас илүү зөвшөөрдгөл гэж хэлээд дөрвөн хайрцагч бол янаа хангалттай юм билээ л надад бол жишээлбэл тийм. Ер нь голцоо жуулчид юу авчин навчин тамхи өөр ер нь дурсал болгож Кубээс. За одоо жишээлбэл манай найзууд надад нэг магнит төр гээл те одоо зурслын жижиг зүйлүүд байгаа шүү дээ. Тэр одоо хийцнэх нэг зах зээлд ороогүй нийгэм чинь өрсөлдөөн гэдэг юм байхгүй болохоор нэг тийм хулих гэх юм уу одоо тэр улсыг бас тэгж хэлж болдог ч юм болдгоо ч мэдгүй зүгээр тэр тал дээр бол их марвахан бүгд нэг тийм чанаргүй зүгээр тэгээд тэрийг нэг одоо ингээл бас яаж игээл зарчий гээл ингээд нэг тийм одоо тэгээд ах зүйл байхгүй тэгээд яг уу тэгэл өөр одоо навчин тамхинаас өөр ч одоо юу авдаг юм бэ? Манай ч нэг өөрөөсөө айл хийж байгаа хүмүүс ч нэг айхтар юм аваад ахгүй тэгээд нэг айл дурсгалын зүйл авна шүү дээ. Та хоёр чинь уучлаарай. Та хоёр нэг бас Санто Домингоос орсон тэгээд Доминикан. Тэр талаараа одоо бас ирүүлэх. Та хоёрын лайвыг үзсэн чинь Батөрөх та хоёрын лайв үзсэн чинь өмнөх зам руу ягаал ингээд цаг хугацаагаар нэг аялаад байгаа юм шиг л сонин санагч байна гэдэг хэлсэн. Тий яг нөгөө яг тийшээ явж байгаа хүмүүс нөгөө нэг сумаар хоёр тулаа буудаараа гэдэг шиг ойрхон байгаа дээр нь тэгж явах их зүгээр юм билээ. Кубад очичоод тэндээс Доминикан ч юм уу, Жамайка ч юм уу, эсвэл Коста Рика ч юм уу, эсвэл Порто Рико ч юм уу
нэг рүү нь бол яваад үзчих хэрэгтэй. Хоорондын нислэгүүд нь эртхэн захиалчвал бас гайгүй. Бид хоёр нэг цагийн тулгаж байгаа захиалцсан учраас жоох үнэтэй тусч юм лээ. Ер нь бол аливаа нэгэн аял хийхдээ бол тэр планинга маш сайн хийх хэрэгтэй. Тэг хямдхан билет үз олддог юм шиг лээ. Тэг ягаад Доминикан орсон гэхээр үнэхээр бас л хоёр өөр нэг твд байж байгаа, нэг газар маш ойрхон байж байгаа хоёр өөр газар яаж ингэ тэнгэр газар шиг ялгаатай байгаа наа гэдгийг л мэдэрнэ л дээ. Доминикан бол үнэхээр гоё таалагдсан. Тэнд бол одоо монголчуудыг бас нэг очиод үзээрэй гэж хэлэх байна. Тэгээ үүх түүхэнд ер нь бол Латин Америк руу явахдаа үүх түүхийг судлах хэрэгтэй. Нөө түүх нь бол мэдээж тэгэл Кристофер Колумбустай л холбоотой. Тэр нөхрөл одоо тэр хавар бүх газруудыг нээгээл нэрлээд л өөрийнхөө дураар л нэрлэлсэн байлээ шүү дээ. Ер нь Бразил гэдэг газар чинь нэг модтой адилах юм байна гэж модоор нэрлэлсэн баг. Венесуэл гэдэг чинь Венецтэй адилах юм байна гэж Венесуэл гэж нэрлэлчих жишээтэйгэл сонин Канада гэдэг газрын чинь юу ч байхгүй юм. К гэдэг нь энд гэсэн юм, Испаниар бол энд гэсэн үг юм, here гэсэн үг юм билээ дээ. Nada гэдэг нь nothing гэсэн үг юм билээ шүү дээ. Тэгэхээр Канада гэдэг нь энд юу ч байхгүй. Канада очихоор юу ч байхгүйсэн юм билээ л дээ. Тэгэхээр Канадаг нэрлэлсэн ч байх шиг. Тэр бүх нэрэл тэр Кристофер Колумбус гэдэг нөхөр л өгсөн юм байна л дээ. Ерөнхийдөө бол тэгээ юм сонирхолтой түүхтэй. Тэгээд зүгээр залуучуудтайгаа одоо энэ Википедиа тэгэл одоо Google одоо бүх юм байж хаад аливаа нэгэн газар явахдаа мэдээлэл нь маш цуглуулад явах их зөв юм байлээ. Би зүгээр яг энэ дээр нэг харьцуулт хэлэх гээд байгаа юм. Алтаах бид хоёр жишээлбэл Египт явахгүй юу? Тэр үед нөгөө олоод уншиж материал интернет дээр юм байхгүй хоёр ч нөгөө тэгэл Египтийн одоо жишээл пирамид дээр яваад очихоор нэг томол ингээл чулуугаар барьцалж юм байж байгаа шүү дээ. Тэгэл тэр чинь зургийг аваад хоёул айжууд нь очиод ингэж авахуулаад тэгээд нэг ярих юм байхгүй энэ пирамид гинэ фананууд нь барьсан гинэ за манай одоо эрнээс 2000 жилийн өмнө тэгээ барьсан гинэ гэдэл. Тэгээд тиймэрхүү мэдээлэлтэй явж байгаа хоёр шүү дээ. Тэгээд нэг нэвтрүүлэгдээ үзүүлэл явж байгаа байхгүй юу? Дараа нь манай нэг найз танд элчин сайд дээр очиод би нэг очисон. Тэгэхэд нэг найз маань одоо тайлбарлаж өгч байгаа байхгүй юу? Энэ одоо энэ пирамид Гиза гэдэг энэ пирамидын энийг болохоор хэдэн онд барьсан тэр хин гэдэг фараон барьсан энэ одоо тэгж барьсан барихтаа хэдэн хүн ажилласан хэдэн одоо өгсөн хэдэн жилийн хугацаанд барьсан бүх тэр информашныг ингээд мэдчихэд юмыг нэг очиод үзэх тэрийг судлаагүй мдээгүй очиод үзэх хоёрын хооронд тэр филинг буюу тэр мэдрэмж бол шал өөр юм байл. Тийм учраас одоо аялагч нартай зориулж хэлэхэд бол гоё мэдээлэлээ сайхан цуглуулад бүх юм мэдчихээд одоо Парис явах гэж байгаа бол тэр Эйфелийн цамаг хэдэн онд баригдсан. Тэгээ яагаад баригдсан тэр Экспоор баригдсан цамаг яагаад ингээд нураах гэж байгаа болоод үлдээдсэн энэ төр гэл те. Бүх юм судлаад очиод Эйфелийн цамаг дээр гарах филинг нэг нь өөр зүгээр заа нэг Парисын төвдөг ийм цамхаг байдаг даа гэж очих бас өөр гэдэг ч байгаа. Тийм учраас би зүгээр аялагч нараа одоо маш сайн судлаад гоё мэдээллүүдийг аваад явхад бол өөрөө тэр авж байгаа мэдрэмж очиод үзэж байгаа тэр мэдрэмж бол үнэхээр гоё шүлгчлэх гэдэг. Одоо энэ удаагийн аялалчин бас нэвтрүүлэг болж гарна гэсэн байна шүү дээ. Өргөжтэй аялал хоёр дэлхийн аялагч тэгээд ер нь яг хизээгээр гарах банд бас ямар суугуудаар ер нь гарах нь хүмүүсээ сонирхож иж магадгүй үзье гэж бодож байгаа. Тий яг хуу мэдээж энэ нөгөө өргөжтэй аялал маань 25 дугаар сувгийн одоо брэнд шүү дээ. Тийм учраас хамгийн түрүүнд 25-аар л гарах хэрэгтэй. Энэ бол нөгөө зүү ёсны хэрэг. Тийм учраас одоогор бид нар монтажинд орж байна. Тэгээ нэвтрүүлэг маань ерөнхийдөө нэг 40-50 минутын 2 нэвтрүүлэг болох болов уу гэж хувьдаа зураг авсныхаа метражийг харахад тэгж харагдаж байгаа. Тэгээд болж игэл наадмаас өмнө 25 дугаар суугаар гарах бах. Тэгээ миний өөрийн гэрээтэй 4-5 телевиз байдаг. За би өөрөө НТВ дээр олон жил бас ажилласан. НТВ мань байж байна. За яг түншгээр холбогдоод боловсрол маань байж байна. За манай Emotion-ы бодроо маань VTV гэдэг гоё телевизэг бас юу ч биш байхад нь босгоод одоо маш Wall TV зүйлөө нэг тийм сонир нэртэй байхад нь одоо менежмент нь хийгээд манай болроо маань энэ телевизэг бол бас л топ 10 телевизийн нэг болгоцсон. За VTV-гээр гарах байх гэж бодож байна. За мэдээж Синик гэдэг миний нөгөө холбоотой байнга өөрийнхөө нэвтрүүлэг инээ тэрэг өгдөг 4-5 телевиз байгаа. Тэгэд мэдээж тэрүүгээр аль болохоор олон телевизээр гарахыг бодно. Тэгээ дараа нь бас дэлхийр ирэл шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд нь дэлхийр ирэлттэй тавилгүй явах уу? Тэгээ энэ бол одоо үнэхээр бид хоёрын хамгийн том зорилго. Гэтэ яг мэдээж эхлээд нөгөө priority гэж байдаг шүү дээ. Телевизүүдээр өгж иж тавих хэрэгтэй байхаа. Тэгээд дэлхийр дэлхийр аялагч нар бол тавьсны дараа бол хизээ ухраагаа ч юм уу ягаад чинь үсэж болно. Тэгээ юм гэдэг бол одоо их үнэхээр гайхамшигтай болсон байна. Одоо энэ Facebook гэдэг одоо сайхан зүйлтэй. Тийм учраас одоо жишээлбэл манай Facebook-ийн групп маань 320 мянган хүн гэдэг бол ямар ч телевизээс их үзэгчтэй байна л гэсэн үг шүү дээ. Энэ маань одоо өөрөө бараг л телевизүүдтэй өрсөлдөхөөцсөн юм том контент одоо том одоо тийм зах зээлийн хэрэгсэл болж эхэлж байна шүү дээ. Тийм учраас мэдээж бид хоёр
энэ юм дээр тавилгүй л явах. Би хувийн нэг юм асуугаа. Та ер нь яг зүгээр би өргөнх таны ярилцлагыг үзэж явах нэг 105 орн гэсэн. Одоо ингээ куб нэмэгдээд яг 106 орн байсан. Одоо 108 болчихлоо гэсэн. 108. Тий, 108 болж байна. Тэгээ Доминикант. Гэхдээ яг зүгээр бит хоёр сая Венесуэлд бол хөл тавьсан л да. Тэгэхдээ яг тэрийг одоо очисон гэж хэлэх нь юу юм, зүгээр онгоцны бодол дээр нь буугаад буцаад орсон юм чинь тэрийг бол тооцохгүй. Гэхдээ ерөнхийдөө яг хөл тавьснаа гэж тооцох юм бол тэгэл нэмэгдэл явна гэсэн үг л дээ. Тэгэхээр тоогоо бол нэмэл юм гэсэн үг. Тоогоо нэмжлээ гэсэн үг тийм. Ер нь бол та яг 196 чинь 200 орн ер нь үзчихийл гэж бодож байна. Тэг яг нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэйгээр 200 хэдэн орн байдгүй л 12 илүү дээ. А бүртгэлгүй бас цаана 20 30 орн байд юм. Одоо жишээлбэл Тайван гэдээ дууссан шүү дээ, нүүб бүртгэлгүй те. А тиймэрхүү тэгээд ерөнхийдөө арал одоо хүлэн зөвшөөрөгдсөн гэл ингээд нийтдээ 230-аад дуус байна л да. Тэгээд мэдээж айл болохоор бүгд ингээд очиод үзэхэл бодлого яах вэ? Зүгээр санхүү мөнгө цаг хугацаа гэдэг олон юм одоо шаардлагдан. Гэхдээ ерөнхийдөө 110-аад орн гэдэг бол ихэнх том улсуудыг бол үзсэн байна л гэсэн. Одоо жишээлбэл Аз бол нэг 56-7 орн байдаг. Тэгээд би бол бүгдийг яваад үзсэн. Европ бол нэг 38 билүү 40 орн байдаг шиг санаж байна. Энд чинь нөгөө задраад их олон болчихж байгаа юм л да. Яг хүмүүс гайхаад байдаг. Пүүх 100 хэдэн орн ёо ямар их юм бэ гэдэг. Уг нэг амархан. Одоо жишээл Югослав гэдэг орн чинь 5 орн болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тэрүүгээр чинь ингээд оюутан цаг байхдаа ингээд очиад үзэж байгаа шүү дээ. Тэгэл Белград гэл ингээд яваас тэгэхээр чи одоо тийч нөгөө салаад Белград одоо Югослав, Серб, Хорват, Албани ингээд салчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр 5 орн болчихж байгаа. За Оросын тэрүүч СССР гэдэг байлаа шүү дээ. Тэрүүгээр ч одоо Казахстан, Узбекистан, тэгээд Кыргызстан гэл ингээд тэгээд цаашаа чинь Литв, Латви, Эстон гэл ингээд одоо Беларусь, Украин, Малта гэл ингээд бүргдээ ингээд яваад тэр үедээ үзчихлээ байхгүй юу. Тэнгуул тийч ингээд задраад 10 орн болчих жоохоо. За ингээд 15 орн жишээл ямархан та нар өөрснөөс тоодод үзвэл нэг тийм 100 эд орн гэдэг бол ваа пүү гэдэг ах тийм тоо бас биш л дээ. Тий. Дараагийн үүрэгчтэй аялал юмнууд хаашаа явсан. За Куб Доминика орчлоо. Тий яг одоо Батбаяр хаач юм. бит хоёр за яг энд нэг зүйл хэлэх хэвээр иймэрхүү аяллууд бол их зардал өндөртэй. Алтай бит хоёр бол их багахан зарлаар явдаг байсан. Одоо бол одоо энэ нисэх мэсгээс ахуулаад зардал ерөнхийдөө нөгөө average юу айгу өсөд байгаа учраас зардал их өндөртэй. Тийм учраас спонсоргүй явна гэдэг бол бас хэцүү. Тэгээ энэ одоо нөгөө банк л намайг дэмжиж идэг хоёр компани байдаг. Тэр нь MSS Coca-Cola, нөгөөх нь Unitel. Тэр хоёрдоо баярлалаа гэж хэлээ. Тэгээ энэ жилээс Turkish Airlines гэдэг одоо дэлхийн хамгийн их оронд нислэг хийдэг ийм гайхамшигтай airlines байна. Европын сүүлийн 7 жил шилдэг airlines болсон. Монголд орж ирээд одоо 5 жил болж байна. Одоо энэ зам бас 5 дахь жилийнхаа ойг сүрдүүлэнтэй тэмдэгдэх байх гэж бодож байна. Энэ компани маань бас ивент тэтгэж байгаа бид хоёрыг. Ивент тэтгэхдээ бид хоёрыг амар тансаглуулсан. Business class. Тэр long flight одоо урт нислэгт бол бизнес классаар явна гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм л. Би одоо өмнө нэг хайхтар бизнес мөнгнөөс л болоод гэж байгаа юм чинь зүгээр жирийн классаар явдаг юм чинь тэр бизнес классаар тийм хол нислэгт бол үнэхээр тав дахьтай юм байлаа. Орон одоо нөгөө сандлан сайхан ор болчдөг. Ялангуяа цаашаа нислэгүүд бол бүр том онгоцоор нисэж байгаа учраас тэр нь бол бүр амар comfortable тийм тухтай сайхан юм байлаа. Тийм учраас Turkish Airlines-тай маш их баярлалаа. Тэгээ тэр маань одоо ялангуяа цаг хугацаанд баригдаад явж байгаа бид хоёрд бол онгоцноосоо буугаад шууд зургандаа орж байгаа хүмүүст бол ялангуяа 30 хэдэн цаг нисчээ шууд очиод зургандаа орж байгаа хүмүүст бол их гоё амралт болж байгаа. Тэгээд чинь их тансаг юм уу тэр хоол унд үйлчлэгээ энэ төр нь ямар ч гоё юм тэгэл. Тийм учраас Turkish Airlines-тай маш их баярлалаа. Тэгээд хоёрд одоо бас цаашдаа 2 3 аяллыг ивент тэтгэнэ гэж гэрээ заагдсан байгаа. Тэгээд дараагийн аялал маань Туркээр явах байх. Яг тэгэхээр Turkish Airlines спонсорж байгаа учраас заавал оруулах гэж хийж байгаа. Гэтэ Туркээр хүмүүлгэн за тэгээд нөгөө Истанбул, Анкара, Измир, Анталия ч юм уу гэдэг байдаг хотуудаар явахгүй гэж бодож байгаа. Аль болохоор Туркийн одоо хүмүүс нэг очтгүй байсан, үздэггүй байсан, уншдаггүй байсан, хардггүй байсан тийм зүйлүүдээр нь явъя гэж бодож байгаа. Тэгээд цаашаага Египт явъя гэж бодож байгаа. Тэр шалтгаан нь болохоор манай найз одоо сайтын хугацаанд удахгүй дуусчих гэдэг юм. Тэгээд сайтынхаа байгаад дээр очие. Тэгээд ерөнхийдөө хаа явсан газар Монголын элчин сайдууд их тусалдаг. Сая бол одоо Куб элчин сайд Батбаяр гэдэг манай багтай амьда. Тэр дундаа Батмөнх гэдэг одоо элчин сайдын хаташаа консул залуу маш их тулсан. Тэгээд баярлалаа илэрхийлье. Тэгээд Египтээс аль болж байгаа бит хоёр
Лебанон орчие гэж бодоод байгаа. Тийм эсвэл Jordan ч юм уу төдийлөн монголчуудын бас нэг очтгүй тийм destination сонгоод одоо 9 сард явах гал ашуудаа бэлдэндээ. За ерөнхийдөө бол миний хувьд бол асуу гэсэн бас нэлийн юмуд асуу үлдснэг нь бас ингээд нэвтрүүлэг гаргахаар дэлгэрэнгүй үзэнэз маш сонирхолтой болсон байх гэж найс би бас нэлийн тийс яадаг үлээж чинь тэгээд зав гаргаж ирсэнд баярлалаа. Анхаахаа маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн дэлхийн аялалчдын яриа маань өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаар дээр бас нэг сонирхолтой нэг охин орно. Таиланд, Вьетнам, Мянмар, Камбожаар 1 сарын хугацаанд дөрөвчтэй ганцаар бас ирсэн. Манай Хулан гээд охин орохоор болсон. Нэг мундаг болчихжээ. Ер нь хаа газар одоо залуучууд их мундаг болсон байна. Тэгээ аялцгаагаараа залуучууд ер нь бол альва нэгэн зүйлийг хийндээ л гэж бодоод байдаг хизээ шийдвүү. Тэгээд альва нэгэн зүйлийн хамгийн ихний алхам бол шууд гараад явах асуудал юм билээ. Тэгж байгаа бол одоо 50% ардаа хийжлээ гэсэн. Тийм учраас одоо маш хямдхан аялж болдог болсон байна. Тийм учраас маш сайн төлөвлөлт хийх хэрэгтэй. Найз нөхдөөрөө нийлээд гоё аялдаг болцооцсон байна. Тэгээд бид нар бүгдээрээ энэ манай группийн бас том зорилго бол нэг нэгэндээ шеэр хийх, нэг нэгэндээ зөвлөгөө өгөх, нэг нэгэндээ явсан газруудаа анхааруулах зүйлүүд нь юу вэ? Анхааруулах. Хамгийн гол нь залуучуудаа яаж хямдхан өртгөөр их юм үзэх вэ гэдгийг л залуучуудаа энэ Facebook-ийнхаа пэйж дээр одоо групп дээр маш сайн тавиараа, бусдад юм болоороо туслаараа. Тэгээд залуучууд одоо аялах хэрэгтэй. Зөвхөн гадагшаа гэж байгаа юм биш. Монголоор ч гэсэн үнээр аялах маш гоё сайхан газрууд байна. Зам аргуу маань бас сайжирж байна. Тийм учраас аялаад. Тэгээд постлоо лайв ганхуухаа яг лайв гэж яриад би наад чинь ливж штэ гэдэг. Би бол лайв гэж ярьдаг. Лайв бол лайв. Тэгээд лайв хийцгаа. Тэгээд нэг нэгэндээ дэмдэндээ дээсэрчэндээ группээ хөгжүүлээ. Одоо улан манайх маань наадам энэ оны төгсгөлөд бүгдээрээ 500 мянга болцгоё. Тэгээд урагшаа залуучуудаа. За баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. World Wanderer гэдэг нэрээр аваад эпизод гаргаж авчих юм байна.